Жаасан байна уу? За өнөөдөр эмэгтэйчүүд ирчүүл хэлж болохгүй 18 үг гэдэг сэдвээр ярив. За энэ 18 үгийг хэлэхгүй л хамгийн. Хэлэх юм бол харилцаанд сэв суун ирчүүл нэг өдөр өөрөөс чинь чимээгүй холдож явна. Үг бол зүрх сэтгэлийн гүүр гэж байгаа юм. Бүр үгээр хүнийг өвхүүлж болно, амьдруулж болно. Тийм учраас тоглооморт болтугай. Эсвэл ууралд бохомдсон үедээ болтугай. Ирчүүлд энэ 18 үгийг хэлэх хэрэггүй. За энэ 18 үг бол англи хэлнээ нийгмийн сүлжээн дээр өргөн тарсан ийм учраас дэлхийн чих хандлага гэсэн үг. Энэ 18 үг бол зөвхөн ирчүүлийг өөрөөсөө чимээгүй сэмхэн холдуулаад дуусахгүй энэ эмэгтэй бол аимшиг эмэгтэй байна гэсэн ийм сөрөг мэдрэмжийг төрүүлнэ. Тэгээд харин ч энэ оронд санал болгож байгаа үгнүүдийг хэрэгэл сурах юм бол харилцаа маш ойртотно. Амьдрал маш их аж аргалтай болно. Тэгээд өөрийг чинь ерөөс асар их үнэлдэг. Энэ гайхамшигтай эмэгтэй, гайхамшигтай бүсгүй гэсэн ийм үнэлэмжийг бий болгоход туслах энэ үгүүдийг бас санал болгох юм байна. За ингээд нэгдүгээр хэсгийн харьцуулалт болоод доошоо хийсэн 6 үгийг хэлье. За эннийх нь нэгдүгээр болвол чи яг миний хуучин найз залуу шиг байна гэж хэлж болохгүй. My ex гэсэн үг л дээ. Миний хуучин найз залуу гэдэг ч юм уу, нөхөр гэдэг ч юм уу. Тэр ирчүүлтэйгээ харьцуулаад ярах хэрэггүй. Тэгхийн бол энд ямар нуугдмал тохоо хадгалах чинь байна уу дотор. Чи миний өмнөх найз залуугаас дээр биш гэсэн ийм санаа гарч ирж байгаа. Чи яг тэрийг тавтаж гин гэж. Чи онцгой биш. Бусад ирчүүд бас яг чам шиг ийм алдаатай байсан гэдэг ч юм, муу байсан гэдэг ч юм. Ямар сэтгэл зүйн хорнод үүсв. Одоогийнхоо хамтрагчийг хуучин нөхрийн оронцох байна гэсэн ийм маш доор байр суурьнд аваачиж тавьж байгаа. Энэ эмэгтэй сэтгэлд босон нөгөө өмнөх хүн байгаа юм байна гэсэн дургуйчлыг эсвэл эргэлжийг бий болгох нь байна шүү дээ. Тийм учраас итгэлжлийг алдагдуулна. Жагаа яршиг намаа хуучин шиг л одоо үжиж байгаа юм байна шүү дээ гэж. Тэгэхээр ямар одоо боломжтой хувилбар байх. Юу гэж хэлвэл тэр энэ оронд. Чи ийм зүйлийг хийхэд, ийм байхад надад таалагдахгүй гэж шууд хэлж болно. Махтсан ч, муусан ч, өнгөрсөн экстэйгээ харьцуулахгүй байх. Зөвхөн одоогийн хүн онцлог. За ингэж ярина. За 2 дугаар. Чи яга тэрнтэй адилхан байж болохгүй юм бэ гэж. Ингэж хэлж болохгүй. Энэ бол өөрийнхөө экс хуучин найзтайгаа харьцуулж байгаа юм биш. Зүгээр телевизээр гарч байгаа ч юм уу, нийтэд танигдсан ч юм уу, өөр таньдах хэн нэгтэй ч юм уу харьцуулж ярьж байгаа юм. Чи ягаад тэрэн шиг ухаантай байж болохгүй. Чи ягаад тэрэн шиг баян байдгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр эндээс ямар нуугдмал тохоо орж ирж байна. Чамаа би тэр хүн шиг байгаасаа гэж хүсэж хийнэ гэдэг сэтгэлийн далд дарамт. Өөрөөр хэлэх юм бол чамд сэтгэл дундуур байна. Бусад хүмүүсийг өөрөөс чи илүү үжиж гинэ гэж ийм санаа гаргаад байгаа. Тэгвэл ирчүүл дургуйч таарна шүү дээ. Чи өөрийнхөө тэр шүтэж байгаа биширчгээ гайхамшигтай гэж бодож байгаа. Тэр хүнтэй очиод амьдрал тагтчих юм. Ийм хүнтэй би цаашдаа амьдрч чадахгүй юм байна гэдэг. Нэг өдрөө өөрийг чинь орхоод яв. За эндээс ямар одоо сэтгэл зүйн нөлөө үүсэж гинэ вэ? Шууд өөр хүнтэй харьцуулна гэдэг чинь чи болвол миний стандартад, миний баримжаанд хүрэхгүй байна гэсэн маш хүчтэй шөмжил байх нь ба шүү дээ. Тэгэхээр чинь ирчүүл юу гэж бодох вэ? Чи надтай хамт байгаа ч гэсэн дотроо өөр хүнийг хүсдэг юм байна. Үнэлдэг юм байна гэж сэтгэл дундуур байх нь ба шүү дээ. За ийм үг хэллэгийг хэрвээ дахин давтан хэрэглэх юм бол сэтгэлээр онж таарна. Зайгаан барь. Нөхцөл болж бүрэлдэх юм бол орхиод явж мэднэ. Чиний стандартад, чиний баримжаа шаардлагад хүрэхгүй юм чи яршиг гэж бодно. За энэний оронд ямар боломжтой хувилбар байх вэ? Хүнд гिचүү үеийг давж туулж чаддаг хүнд би дуртай байдаг. Асуудал тулгарх үед тайван байдаг хүнд би дуртай гэдэг юм. Жан чанарын үнэлэх юм бол ирчүүл дуртай. Өөр хүнтэй харьцуулахгүйгээр. Магадгүй энэ өөрд нь насан турш энерги болох, тэжээл болох үхч болж шүү. За 3 дугаард чи дэндүү эмзэг юм а гэж хэлж болох. Тэгж хэлэх юм бол ирчүүл дурахгүй. Энэ ямар нууц тохойгоо хэлээд байна вэ? Чи бол хитрхээ мэдрэмхээ суулдраа амтан гэсэн ийм санаа гараад байгаа юм. Энэ бол эр хүнд байх ёсгүй
ийм шинж. Чи хүн шиг гэсэн ийм санааг илэрхийлж байгаа. Хэрвээ эмэгтэй хүнд чи их эмжиг юм гэм болвол эмэгтэй хүмүүс дургуучгүй. Эмэгтэй хүмүүс бол сэтгэлээр юм байдаг. Амархан эмжилдэг. За энэ бол эмэгтэйлэг шинж гэж дийлэн хүмүүс гүйдэг. Гэтэл эр хүнийг чи эмжиг юм гэм болвол чи эмэгтэй хүн шиг байна. Эр хүн байсан ч гэтэрхээ сул дараа байна гэсэн энэ санааг илэрхийлж байгаа юм л да. Ийм байдлаар эрчүүлэлтэд харилцах юм болвол хамтрах чинь яах вэ? Улам тотгошон бол сэтгэлээ илэрхийлэхээс айдаа бол. Магадгүй энэ үгэн чүрмшэд улам эмжиг дорой болж болно. Өөрчн гомдсон мэднэ. Чи эмжиг биш. Тэр баатар эрчүүлтэйг очиж амьдр гэж тэгж дотроо бодно. Ийм учраас ямар боломж тавилуур байна. Би чамаа юу мэдэрч байгааг чинь ойлгохгүй хүсэж ин жилж болно. Амжилтад байх юм бол чи эмжиг байна гэж хэлсэн. Чи юу мэдэрээд байгааг тэрийг хэлээч. Тэгээ яруулж бол. Сэтгэлийн хөдлөлийг бол дэмжих хэрэгтэй. Тим орчныг бүрдүүлэх юм бол улам илүү ихтгэлцэл бий болно. За дөрөвдүгüүрт нь чи жинхэнэ эр хүн биш. За ингэж хэлэх юм бол одоо баларчих нь шүү дээ. Энэ нууж тохоо нь юу юм? Чи болвол миний төсөөллийн эр хүн биш гэж. Гэтэл эр хүн болвол ихэвчлэн өөрийгөө эр хүн гэж үздэг. Эр хүн шиг эр хүн байна гэж. Тэгж одоо хичээж зүтгэж, тэгж гүрийж, тэгж амьдарч ирсэн. Тэгэхээр нь өөрийнхөө эр хүний харуулъя гэдэг нэг эмгтээтэй суучглаар өөдөөс нь чи жинхэнэ эр хүн биш байна гэх юм болвол энэ шиг том чохолт бол байхгүй. Дахиж ерөөсөө өөр чинь сэтгэлээ илэрхийлэхгүй. Аль нэг өдөр орхиж мэднэ. Холдож мэднэ. Энд чи юу юм? Чи бол хангалттай хүчтэй биш. Чи бол жорхтой биш. Чи шийдэмгүй биш. Чи эр хүнээ хийж чаддаг бүх зүйлүүдийг хийж чаддаггүй гэсэн ийм одоо доромжлол болчих юм л да. За энэний оронд ямар одоо боломж тавилуур байх вэ? За энэ талаар бас одоо бодож, судалж үзлээ. За хамгийн сайн нуттай зэрэг. Чи бол жинхэнэ эр хүн биш гэж хэлэх оронд. Чи бол жинхэнэ эр хүн гэж хэлэх нь байна шүү дээ. Хамаагүй л үр дүнтэй. Тэр мянган дахин илүү хүчтэй. Тэгхийн болвол энэ эр хүн өөр чинь юугэн ч орлого бэл. Юу гэж хийж бодож чадна. Тэрний төлөө тэмцэж амьдрах. Жинхэнэ эр хүнээ онцлог шинж гэсэн ийм яраагийн бас хийж өнгөрсөн. За тэрийг хүжиж байна. За 5 дугаард чи надаас илүү хүүхэд шиг ааштай. Эсвэл чи хүүхдэр юм байна. Чи хүүхэд шиг гэдэг юм уу? Чи нялхаар юм байна. Ийм үг хэлж болохгүй. Энэ ямар нуугдмал тахаа гэх юм бол чи бол насан туршаагүй. Чи бол хариуцлагагүй хүн гэсэн ийм талд тахааг илэрхийлждэг. Энэ үг бол чи яг хүүхдийг аашлаад намайг жалхааж ийн гэдэг юм. Тэгээ ийм санааг бас илэрхийлж байгаа. Тэгэхээр чин эрчүүлийн хувьд бол өөрийгөө насан турсан бие дааж амьдарч чаддаг. Бүгдийг удирдан чиглүүлж идэг. Ийм итгэл өмчтэй байдаг. Тэгэхээр энийг үгээсгэд хайчих юм бол маш доор дүнэлсэн. Сэтгэл хөдлөлийн үл ашаас ийм байдлаар ойлгоно. Тэгэхээр ийм үгнүүд хэрвээ дахин давтан хэрэглэх юм бол би энэ эмхтэй хайрыг татдаггүй юм байна. Энэ нэмэ шударгаар үнэлэхгүй байна гэсэн ийм сэтгэлийг төрүүлнэ. За энэ бол бас одоо өөрөөс чинь жайгаан барих, холдох байдал төргөн. Даалд ухамсарт нь тэгж бичиж өгöd байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ оронд яах ёстой вэ гэх юм бол өөрийн чинь хийж байгаа энэ ажил бол арай хүүхдийн тоглоом шиг байна. Харин хамтдаа яаж энэ асуудлаас гарах уу, жогчуулах уу? Энэ асуудлыг хэлж өгч гэдэг юм. Тэгхийн бол асуудлыг хамтарч шийдэх уур амьсгал бий болно. Чи хүүхэд шиг жаганж ийн, хүүхэд шиг ааштай гэж линк оронд энэ чи хүүхдийн тоглоом шиг юм болчихж гэх юм бол тэр чинь шал өөр гэсэн үг л дээ. Тэгвэл том хүнээ тоглоом байдлаар асуудалд хандъя, хий, гүйцэтгэе гэдэг ч юм уу. Ийм байдлаар байдал сайжирна гэсэн. За 6 дугаард чи аав шиг юм аа. Just like your dad гэсэн. Аав шиг яга даадтайгаа адилхан. За энэ бол бас маш хортой үг. Дийлэнх гэрчүүл бол өөрийнхөө аав шиг болохгүй гэж одоо хичээдэг байхгүй юу? Аавынхаа гаргасан алдаагаа тавтахгүй. Ааваас илүү мэдлэг боловсралтай, амжилттай, ухаалаг зөв амьдралтай болно гэж. Тэгэхээр нь чи яг аав шиг юм байна гэх юм бол тэр шиг одоо доромжсон юм байхгүй. Өөрийн чинь ирээдүй гэдэг дүгэн чинь одоогийн байгаа байдлаас нь тийм байна. Хуучнаа, алдаа дутагдaltaй, амжилт төтөөл байхгүй. Олон сул талтай. Тэгээд хүний удам хугацаагаар нь дуутах. За энэ шиг муухай байдал бол байхгүй. За энэ бол ганцхан эмгтээчүүд биш. Ирчүүлч гэсэн эмгтээчүүдийг ихнэрэн хань жилэн тэгж болохгүй. Чи ээж шиг гэдэг юм. Сайн тал байвал болно. Аав шиг амжилттай байна гэдэг юм. Ээж шиг ухаантай гэдэг юм. Ажилсаг гэдэг юм. За энэ нэгдүгээр
хэсэгт орсон 6 үг болвол жижиг юм шиг санагдчихэж магадгүй. Гэсэн ч гэсэн энэ болвол хүнээ дотоод сэтгэлийн үн чинийг үүсгэж байгаа. Чи болвол онцгой биш. Чи болвол ангаалтахгүй гэсэн ийм одоо даалдах. Харьцуул гэдэг бол ерөөс ямар ч хөндлөл биш. Доромжллын нуугдмал илэрч явахгүй. За ийм учраас энд хэлсэн энэ 6 үгийг болвол онцгой анхаарах хэрэгтэй, тэмдэглээд авах хэрэгтэй. За одоо жалгаад 2 дугаар хэсэг. За 2 дугаар хэсэг болвол үнэлэмжийг бууруулсан гэсэн. Ирчүүлийн. За энэ болвол бас 5 үг гэж байгаа. 7 дугаард нь. 7 дугаард нь бол чи миний хүссэн шиг мөрөөдөлтэй биш байна. За энэ дээр болвол шунал гэж бас та орчуул болж магадгүй. Ambitious гэж англиар хэлж байгаа. Ambis. Тэгэхээр энэ ambis байхгүй гэдэг чи юу юм? Чи болвол зориг байхгүй. Цаалах уу? Бүтөөлж биш. Хүсэл тэмүүлэлгүй гэсэн ийм санаагаа илэрхийлж байгаа. Мэдээж эмэгтэй хүн болвол эрчүүлийг илүү хөдөлмөрч, илүү амжилтанд түрээсээ, илүү хүсэл тэмүүлэлтэй байгаасаа гэж хүсдэг. Гэсэн ч гэсэн энийг ингэж шууд чи амбисгүй амтан гэж үгүйсгэж болохгүй. Эрчүүлийн хувьд бол амжилтанд хүрнэ, амьдралаа авч явах чадвартай байна гэдэг нь болвол өөрийнх нь үн чиний мэдрүүлэх гол хүчин зүйл. Амжилтанд хүрээгүй ч гэсэн амьдралаа авч явах чадвар байхгүй ч гэсэн тэрнийхэн төлөө тэмүүлж бол. Гэтэл энийг үгүйсгэхэд чи амбисгүй байна гэж хэлэх юм бол том чухал болно. Харин энэний оронд юу гэж хэлэх вэ? Бид нарын хамтын хүсэл мөрөөдөл байна. Тэрийг яаж биелүүлэх үү? Тэрэндээ яаж хүрэх үү? Ийм байдлаар ярьж болно. Тэгэх юм бол ямар ирчүүлсэн дуртай. За тэгье. За ингэж амжилтанд хүрье. Ингэж аж жаргалтай амьдрья гэж идэвхтэй оруулж байна. За 8 дугаарт нь би чамаас илүү чалан авдаг. Би чамаас илүү орлоготой. За энэ үг. Эсвэл чамаас илүү нийгмийн байр суурь өндөрдөг юм. Мэдээж чалан өндөр. За энэ бол бодит байдал мөн. Хэн ч үгээсэхгүй. Гэтэл би чамаас илүү гэх юм бол юу болох вэ? Өрсөлдөөн, дээрэнгүй байдал, үнэлэмжийн ялгаа гэдэг асуудал үүснэ. Тэр тусмаа эрчүүлийг ядарч доройтсон үед нь энэ үгийг хэлэх юм бол энэ шиг гүн сэтгэлийн шарх сорв байхгүй. Харин тэрний оронд миний чалан сайтай байгаа, орлого сайтай байгаа бол гэр бүлийн хамтын хүчин чөлөө өөрийн ч орлож авсан байна. Дэмжлэг байна. За хамтдаа бүр илүү гар нийлж ажиллая. Илүү хичээе, зүтгэе. Ийм байдлаар ярих юм бол эрчүүлийн сэтгэл санаагийн өөдөн татах болж чаддаг. Үнэхээр одоо өөрийн чинь орлого өндөр байна. Нөхөрчин болтой жир орлого муутай байна. Энд бодит байдал. Тэгвэл тэрийг өөдөн татах хэрэгтэй. Орлого болвол гэр бүлийн орлого. Гэр бүлийн орчин сайтай. Хамтын хичээл зүтгэл байсан. Тэрний хүчинд дийлэх тохиолдолд аль нэг нь тодортой өндөр орлоготой байдаг. Эрчүүл орлоготой байна, амжилттай байна гэдэг чинь бас ялгаа байхгүй. Эхнэрийнх нь, хань жилийнх нь хичээл зүтгэл, хамтын оролцоо, ар гэрийн даах энэ бүх байдалтай холбоотой байдаг. За 9 дуурд нь чи үргэлж ингэдэг шүү дээ. Чи дандаа тийм байдаг шүү дээ гэж одоо сөрөгдлөөс нь хэлж болохгүй. Мэдээж сайн сайхан зүйл байх юм бол чи дандаа ийм байдаг шүү дээ, тийм байдаг шүү дээ гэж хэлэх юм бол хамгийн чухамжтай. Гэтэл сөрөгдлөөс нь чи дандаа ийм байдаг гэж хэлж болохгүй. Тэгэхээр энэ бол зөвхөн тухайн үед тухайн нөхцөл байдалд гаргасан зам байдал алдаа болготой зэрэг. Бүр бүхэлд нь мууж оршил болгоод говьлж байгаа. Нэгдүгээр хэлэх юм бол чи өөрчлөгдөх боломжгүй гэсэн ийм одоо битүү санаагийг даалтах өгч байгаа. Жишээлх юм бол нэг л удаа оройтоод ирдэг ч юм уу. Нэг л удаа арх уугаад хаалчих. Тэгэхээр чи дандаа ийм байдаг шттэ гэж тэгж хэлж болохгүй. Харин энэний оронд яах вэ? Энэ удаагийн гаргасан энэ алдаанд би жоохон сэтгэл дундуур байна гэдэг ч юм уу. Урам хугарч ийн гэдэг ч юм. Зөвхөн энэ удаад л тэгхийн болвол тасрах болчиход. Би дахиж алдаа гаргахгүй. Ийм байдал хүрэхгүй гэж. За 10 дугаарт нь чи мэдэх ёстой байсан шүү дээ гэж. За энэ юу ихтэй жирэг өөрийн хүсэж хүлээж байгаа зүйлээ урчилж тодорхой хэлээгүй байж байгаа. Тэгээд дараа нь болтой жирэг буруутан болгож байгаа. За энэ санаа юм байна. За жишээлх юм бол гадуур явж ирээд юм хийдэггүй. Өлссөн байна. Тэгээд гэртээ ороод ирсэн. Нөхөр нь ямар ч хоолунд хийгээгүй. Тэгэхээр нь эхнэр нь болтой жирэг уурлаа. Чи мэдэх ёстой байсан шүү дээ. Яагаад надад идэх юм бэлдэж тавиагүй гэдэг ч юм. Тэгэхээр энийг нөхөр мэдгүй байж болно шүү дээ. Энэ гадуур яваад хоол идчихээд хөрөд ирсэн байж болж шүү гэж тэгж ойлгож байна. Тэрний хооронд би юм идээгүй явж байгаа шүү. Хоолунд бэлдээд байж гараа гэдэг ч юм уу. Ийм уртаж хэлээгүй мөртлөө
дараа нь ултаж ир буруутгах. Чи яага мэдээгүй. Чи яага миний төлөө тийм юм хийгээгүй юм гэж. Байгийн байдлаар тэгж нөхрийгөө буруутгаад байх юм бол сэтгэлийн готрол гомд. Тийм учраас өөрийнхөө хүсэж үлээж гаж билээ. Урчлаад хэлж их хэрэгтэй. Тэгэх болвол ямар ч ирчүүл хинж байсан. Өөрийн чинь хүссэн зүйлийг чадгаараа бэлтэн хийж өгөх. Иймэрхүү байдлаар ийм жижиг саажиг зүйл дээр бибийн гомдоод хэлэн болдог. Тэгээ харилцаанд ирэх ийм асуудлууд асар илэг байдаг. Тэгээ 11 дугаарт нь би чамаа сонирхгүй байсан. За энэ болвол ерөөсөө хамгийн хүчтэй сэтгэл зүйн чухалт. Энд чи юу гэсэн үг юм? Урд нь болвол чи сонирхолтой байсан. Гэтэл одоо болвол ерөөсөө үн чинээ алдсан гэсэн энэ санаагаа илэрхийлж байгаа юм. За энэний үр дүнд болвол ерөөсөө итгэлжил алдагдана. Сэтгэлийн хутрал орно. За харилцаа болтож ирэхээр тасрах шалтгаан бол өөрөөсөө холдож юм. Энэ намайг сонирхгүй болчихсон юм байна гэж. Тийм учраас андуураад ч гэсэн хэлж болохгүй, уурлаад ч гэсэн хэлж болохгүй, тоглоомор ч гэсэн хэлж болохгүй. Тэр үнэхээр харилцаа хөржгөө юм болвол уртгаа хүрхэн болчихсон юм болвол яг хэлж болохгүй биш хэлж болно. Бид хоёрын харилцаа урдах шиг халуунд дулаан байж чадах юм болчихсон байна. Яах вэ? Ийм байдлаар ярьж болно. Энэ талаар зөвлөсөн сэтгэл судлалын номнууд, зөвлөгөөнүүд болсон байж. Хосын жор гэж байна. Тийм учраас тэрийг одоо уншиж судалж болно. За саяын хэлсэн энэ үгнүүд болвол доромжлол биш. Үнэнхүү чин үннийг хэлсэн байж болчихшгүй гэсэн хэлэхгүй л хамгийн сайн. Энэ болвол байдлыг улам дортуул. Хэрвээ хоёр дэшээ болъё гэж бодож байгаа болвол магадгүй хэлж болж шүү. Гэсэн ч гэсэн хүний тэгж гомдоод сэтгэлээр нь өхүүлж ээж хоёр дэшээ болох хэрэггүй шүү дээ. Хараа энэнийхээ оронд болохтой зэрэг урам жаргах гэсэн үгнүүдийг хэрэглэх нь илүүтэй хэрэг. За одоо 3 дугаар хэсэг. Хайргуу мэдрүүлдэг ийм дөрөв гэж байгаа юм. За энийг хэлье. За 12-т нь чи надад хэрэггүй. За энэ болвол их өргөн хүрээнд хэрэглэгддэг үг. Чиний тусламж хэрэггүй. За энийг би өөрөө хийж чадна. Чи хэрэггүй гэдэг юм. Магадгүй энэ болвол өөрийгөө бие даасан хүчрхэг эмхтэй гэдгийг харуулах гэсэн ийм ордлого байж болно. Гэсэн ч гэсэн энэ болвол мөн чанартай даалт тохооны юу гэх юм болвол өөрөөс ч татгалж гэсэн юм сан. Чи миний амьдралд ерөөсөө ямар ч үүрэг чи байхгүй байсан ч болно гэдэг. Энэ санааг илэрхийлж байгаа юм. За энийг болвол бид нар бас эрхлэх хүч гэдэг сэдвээр ярьж яасан. Эрхэлж сурах хэрэгтэй. Би бүгдийг хийж чадна. Чи надад хэрэггүй гэж ийм одоо хүчрхэг эмхтэй дүрд тоглох юм болвол харин ч одоо сөргөнөлттэй. Тэгвэл чи өөрөө хийгдэж юм. Эсвэл чиний амьдралд би байхгүй ч гэсэн болох юм байна гэдэг. Ийм ойлголт 70 хумсарт нь орж ирэх юм байгаа юм. Тэгвэл гарч аваад эргээд бочиж харж ирэхгүй байж магадгүй. Би байхгүй ч гэсэн миний хэрэг энэ хүнд болохгүй учраас гэдэг. Ийм санаагийг 70 хумсарт нь суулгацсан учраас асар одоо хорнолт гэсэн. Тэгэхээр яг хав байнга л чи над хэрэгтэй шүү. Чи байхгүй болохгүй шүү гэсэн энэ үгийг хэлж хэрэгтэй. Энэ болвол ирчүүлд хамгийн их таалагддаг. Тийм учраас юу гэж хэлэх вэ? Ямар ч байсан би орлож үжи. Чи дэмжээрэй, туслаарай. Ийм байдлаар ярих хэрэгтэй. Би ганчаар хийгээд болж байгаа ч гэсэн чиний сэтгэл санаа дэмжил хэрэгтэй байна гэж. Энэ гэр бүл болно, хосоороо амьдрна гэдэг болвол хамтрахын хэлээд байгаа юм байгаа шүү дээ. Нийлжиж бүтэн хүн болно. Тийм учраас чи хэрэггүй гэсэн ойлголт байхгүй. Эрчүүлийн хувьд ч эмэгтэйчүүдийн хувьд ч чи хэрэггүй гэсэн ойлголт байхгүй. Тэгэх юм бол ганчаар амьдрч байгаа. Нэг эмэгтэй нөхөртөө хэлсэн байна. Уурлаад чамаа би дэлгүү өшгөлөө гаргаж байгаа гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ дээр болвол нөхрөн дотор нь ботсон байна. Энэ их хүчтэй юм байна. Би энэ хүнд ямар ч хэрэггүй юм байна. Энэ уурлах юм болвол дургуун хүрэх юм болвол дараагийн удаа болвол намайг дэлгүү өшгөлөө гаргачих юм байна. Ийм хүчтэй. Намайг дэлгүү өшгөлөө гаргах хүчтэй учраас энэ эмэгтэй хүчтэй юм байна. Би энэ эмэгтэй хэрэггүй юм байна гэдэг. Тэгэд хожим нь гэр бүл салчихсан. Ийм үлгэр байдаг. Тэрнийхэн оронд чи байхгүй болвол би амьдрч чадахгүй шүү. Чи хэрэгтэй шүү гэдэг үг хэлсэн болвол тэр нөхөр нь хаяад явахгүй байсан байж магадчих. За 13 дугаард нь чи надтай хамт байгаагаа аз гэж бод. Чи бол их азтай хүн. Надтай хамт амьдарч байгаа. За энэ ямар нуучтгаа болж юу илэрхийлээд байна. За энэ болвол харилцаагийг дэгш бус байдлаа очоод байрлуулчих байгаа юм. За энэ ч одоо би болвол хаа нэг хүн чи болвол харж яаж уртай боолж харж. За ийм ойлголт гэсэн. Чам шиг ийм ховтой болон муутай хүмүүс. Над шиг ийм тэнгэрийн дагаа шиг хүнтэй
сууснаа их юм гэж бодоорой гэсэн ийм санааг илэрхийлээд байгаа юм. Энэ хайр дурлал гэдэг бол сонголт төр үндэслэсэн. Тэгшэрч. Гэтэл энийг болохтой зэрэг яг өршөөл хүртээсэн юм шиг, ивэлдэн байлгаж юм шиг. Ийм мэдрэмжийг төрүүлэх юм бол гарцаа байхгүй доорд үжис хэрэг. За 14 бол тэр залуу үнэхээр халуух юм а гэж. За англиараа бол so hot гэж байгаа юм. Монголоор хэлэх юм бол одоо тэр залуу үнэхээр сэтгэл татам гэдэг ч юм уу. Ийм байдлаар өөр эрх хүсэлтэй хүмүүсийг хэтэрхий их үнэлдэг, бахархдаг, биширдэг, өөрийнхөө хамтарч яаж бод. Ийм аястай ярих юм бол энэ ус болохгүй гэдэг юм. Тэгэх юм бол өөр нь одоо халуун биш. Тэд нарыг гүйчихгүй байна гэж доорд үтсэн явд бол. За экономик хажууд ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Бас босод хүүхнүүдийг, аль ихнэрүүдийг махтаад үнэлээд байх юм бол тэд нарт нүд алдаад дураалраад байх юм бол мэдээж ихнэр гэсэн дургуй шүү дээ. Энэ бол харьцаагийг хүнд ирүүлэх, бие биенээсээ холдох шалтгаан болно. Тийм учраас ямар үед ч гэсэн чи бол хамгийн сэтгэл татам, хамгийн гайхалтай, гайхамшигтай гэж ярьж ах хэрэгтэй. За үгийг 1000 хэлбэл үнэн болдог гэсэн үг байна. Тэгж хэлэх юм бол үнэхээр сэтгэл татам, гайхамшигтай бас болох тохиолдол маш олон байдаг. За 15 дугаард нь миний найзууд өөрчн дургу, чамд дургу. За энэ үгийг хэлж болохгүй. За энэ бол юу ихтэй зэрэг 3 дахь талын дүгнэлтийг харилцаанд оруулж ирж байгаа асуудал. Хинээ хэлсэн үгийг хүмүүс хамгийн итгэл үнэмшилтэй гэж боддог юм байх юм бол 3 дахь тал. Би чамд дургу гэж хэлэхээс илүү миний найзууд чамд дургу гэх юм бол энэ бүр илүү үндэслэлтэй юм шиг сонсогдно. Зөвхөн энэ хүн надад дургу байгаа юм биш. Эннээ найзын хүрээлэл хамт олон орчин бүхэлдээ нэмэ хүлээж авахгүй юм байна гэсэн. Энэ сэтгэлийг бий болгоно. Энэ үгийг сонсох юм бол хэн ч гэсэн холдож магадгүй, зогтож магадгүй. За байлыг хүлээж авахгүй юм байна гэх. Хэрвээ үнэнхүү энэ үнэн бодтой юм бол найзууд маань бас тийм үжил бодолтой байж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг би бас тунгааж үжиж байгаа гэж. За ийм байдлаар бас ярьж болно. Үнэнхүү тийм асуудал оршиж байгаа бол. Тэгвэл энэ хамтрагч, нөхөрчин, найз залуучин бас эргэж хардах ч юм уу, өөрчлөгдөх ийм боломжтой байж байгаа. За энэ үгийг хэлж болохгүй гэсэн үг биш. За хамгийн сүүлд нь 4 дүгээрд 3 үг гэж байгаа. За энэ нь бол харилцааг хаадаг үл тоомсорсон ийм 3 үг байж байгаа. За энэнийх нь 1-р боёо ерөнхий 16-ад. За яах вэ гэдэг. Юу ч үсэн ядгийг гэж одоо тоомсорсон байдал. За англиар бол whatever гэж бичсэн байгаа юм. За энэ бол нэг их одоо хахарамжгүй юм шиг маш тайван байдлыг илэрхийлж байгаа юм шиг байгаа ч гэсэн үл хөнтсөн гэдэг санааг тал байдлаар илэрхийлж байгаа юм. За хэрвээ маргаан асуудал хэлчих үед яах вэ гэх юм бол өөрөө чи яриад хэрэггүй гэсэн үг. Илүү ч үг ярьж байна гэсэн ийм мэдрэмж бий болгоно. Тэгэхээр хосууд бол хоорондоо сэтгэлээ хуваалчихна. Илүү ойлголцыг хүсгээд ярилцаж болох юм л да. Гэтэл энэ үед нь болтой жирэг whatever гэж хэлэх юм бол ам хаасаа хэрэг хан мөргүүлж энэ үл тавсарсан байдал болвол тийм учраас цааш та ярилцах сэтгэлэн нэг юм шаардлагагүй юм байна гэж ийм байдал төрнө. Тэгэхээр энэ бол харилцааг хөндөрүүлнэ. Харин ба штт миний сэтгэл санаа одоо тарах юм байна гэдэг юм. Дараа дахь ярилцъя гэдэг юм. Төрж авсарлаа гэдэг юм. Ийм байдлаар хэл бол. Ингэж харилцааг хаах биш нээлттэй орох хэрэгтэй. За 17 тайвшир гэдэг үг. За англи хэлээр бол calm down гэсэн үг. За энэ болвол их л сайн санааны үүднээс тайвшруулах зорилготой одоо тайвшир гэж хэлж байгаа шүү дээ. Гэсэн ч гэсэн маш их сэтгэл хөдлөлтөй үед хэлэх юм болвол чи хэтэрхийх ууралж байна. За эн чинь болтой зэрэг байж болохгүй ч билүү. Энийг дарах хэрэгтэй гэсэн одоо ийм чахрамжуулж байгаа. За хэрүүл маргаан чирчлээний үед ингэж хэлэх юм бол гал дээр тос нэмсэн юм шиг бол. Тийм учраас энэ өөр ховлор нь юу байж болох вэ гэдэг зэрэг. Би өөрийг чинь ойлгохыг хүсэж. Одоо түр амьсий. Түр амар идэхгүй тэгжигэд яарэ. За ингэж хэлэх нь бол хамаагүй илүү жохомжтой гэж одоо энэ дэр бичсэн байгаа юм. Сотуу хүнийг чи цодсон байна гэж хэлж болдгоо. За тэрнтэй адилхан ойлголт. За 18 дугаард чи хийх ёстой. Энэ бол эр хүний ажил гэдэг. За энийг бас одоо хэлж болохгүй. За энийг бол одоо манайхан маш их эргэлдэг. Энд чи эр хүний ажил. Эр хүнийхээ ажлыг хий гэж.
Тэгэхээр энэ болвол хүнийг хүйсээр нь дарамтлсан явдал болно гэдэг юм л да. Тэгвэл энэ хариуд юу ирэх вэ? Тэгвэл энэ болвол эмхүний ажил гэж ажлын хэтэрхээ нарийн хүйснээ ялгаа гарч ирнэ. Өөр чинь ашиггүй байж болно шүү. Хамгийн тохиромжтой нь үлдээж хэрэг эр хүний ажил эмхүний ажил гэж ялгахгүй хамтарч хийх хэрэгтэй. Мэдээж эр хүний хийдэг хүч чадлын ажилд болвол эрчүүл гол болох. За энэ харж байгаа байхгүй. За энд нь утаж ирэх эмэгтэйчүүд туслах байдлаар ч юм. Эмэгтэйчүүдийн гол үр гаралтай ажил дээр ч гэсэн эрчүүл дэмжих туслах байдлаар ийм байдлаар хамтарч оролцох, амьдрах. Ийм уур амьсгал орчинтой байх нь чухал. Тэрнээс энэ бол чиний ажил эр хүний ажил гэдээ ялгаад эхлэх юм бол хүйснээ ялгарвал ажлын хавар гарч ирээд аль алиндаа ашиггүй болно. Хөдөө малаажхаа дээр байх юм бол эрчүүл эр хүний ажил гэдэг нэг морин молонд явж орж ирч тэгээд гэртээ гүвчих нь байна шүү дээ. Эмэгтэйчүүд хоолоо хийн, сүү салаа хийн, хүүхдээ өсгөн хүмүүжүүлнэ. Гэх юм тий гэр орноо чивэрлэн бүх гэрийн ажлыг эмэгтэйчүүд хийн. Ийм байдлаар ерөнхийдөө мултай жирэг зөвхөн хөдөө биш. Тод суурин гажир орчин үеийн соёлыг шилдэж гисэн ийм байх нь бол жохомжгүй. Тийм учраас энэ ажил би ганцаар хийж хүчрэхгүй байна. Туслаач дэмжиж хамтарч хийе гэдэг саналыг тавьж явах хэрэгтэй. За 18 жил яриа гэж бодсон боловч дээр нь дахиад бас нэг жилийн нэмээд 19 жил ярьж. За 19 дугаар жил нь юу гэх юм бол чи хангаалтахгүй not enough гэдэг үг. За энэ болвол сэтгэл дундуур байдал илэрхийлсэн. Чи сул дээр чи юу ч хийж чадахгүй гэсэн ийм далд ойлголт мессеж өгöd байгаа. Эр хүн болж төрчхөд өөрийн чинь хань ижил нөхөр гэд чүтгэхэд явж байгаа хүнийг хангаалтахгүй гэж үгүйсэх юм болвол тэрэн шиг одоо доромжлол доорд үчсэн явдал байхгүй. Тийм учраас энэ үг тавтагдах юм бол харьцаа хүн дээр нь зөрчил үүснэ, сааж сарнахын эхлэлж болно. Нэгэнтээ би энэ хүний сэтгэлд хүрэхгүй хангаалтахгүй юм чинь. Би энэ хүнтэй амьдрах хэрэм байхгүй юм байна гэсэн ойлголт хэмдэгчсэн би болно шүү дээ. Харин ч энэ үгний орон тултаж яг чи хангалттай байна гэж хэлэх юм бол тэрнээ урмаар дутуугангүй чих илүү хангалттай болж байгаа юм. За өнөөдөр 18 жил ярьлаа. Тэгээд дээр нь бас нэг жилийн нэмээд 19 жил болголоо. За энэ 19 жилийг болвол тоглооморч хэлээд хэрэггүй. Ууралсан үед бүр хэлж болохгүй. Энэ болвол харилцааг улам хөндөрүүлэх. Тэгээд нэг өдөр өөрийг чинь орхиод явах. Ийм шалтгаан болно. Харин ч энэ 18 үгийг эсрэгээр сургуулаад хэлэх юм бол гайхамшигтай амжилт төрнө. Амьдрал илүү ажиглалтай болно. Эр хүний жинхэнэ эр хүн болох. Эр хүнээ хүчиж өхөн жуудахын ашиглах биш бүр мянгадынхан хүчтэй болох болж байгаа юм. Үг гэдэг бол зөвхөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл биш. Итгэлийг ч гэсэн төрүүлж болно, итгэлийг ч гэсэн бас эвдэж болно. За өөрийн чинь ганцхан удаагийн уур учаараар хэлсэн үг. Бүр насан туршин чинь амьдралыг нөлөөлдөг. Тэр хүнээ сэтгэлийн сорив болж үлдэх ийм болж байгаа байна. За миний нэг таньдаг найз дээр үеч надад ярьж исэн. Их нэртэйг тустай амьдарч байна. Яасан гэсэн чинь манай эхнэр болтойч их намайг хэлсэн. Чиний толгой чи ямар жижиг юм бэ гэж. Энэ үгэнд гомдсон юм байна. Тэгсэн мань хүн болвол өөрөө эрдэм шинжилгээний ажил хийдэг ном жохол хүртэл биччихсэн. Өөрийнхөө толгойг хамгийн гайхамшигтай гэж боддог. Тийм байгаа юу. Тэгэхээр чиний толгой чи ямар жижиг юм бэ гэж тоглоомор хэлсэн ч юм уу. Юу гэж хэлсэн чинь тэр асуу. Ямар ч энэ үгнээс болоод мань хүн гомдсон гэж тэгж ярьдгийн. Чухам тэр чиний толгой чинь жижиг гэдгийг одоо яг тэр физик толгойг гин жижиг хэлсэн юм уу? Эсвэл одоо ухаан бодол нь байх ингээд утгаар хэлсэн ч юм. Ямар утгаар хэлсэн юм бэ? Ямар ч байсан тэгж хэлсэн гинэ л дээ. За тийм учраас энд хэлсэн 18 дээр нэмээд хэлсэн бас нэг үг 19 үгийг болвол чэйжлээд амьдралдаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тэгээд эннийхэн эсрэг үгүүдийг хэрэглэх юм бол амьдрал илүү аж жаргалтай, сэтгэл хангалуун, сайн сайхан амьдрна. За энэ үгүүд нь юу байсан бэ гэх юм бол нэгдүгüүрд нь миний хуучин найз залуу бас ингэдэг байсан. Хоёрдугаард нь чи яагаад тэрнтэй адилхан байж болдохгүй юм бэ? Гуравдугаард нь чи дэндүү эмзэг юм. Дөрөвдүгээрд нь чи жинхэнэ эр хүн биш. Тавдугаард нь чи надаас илүү хүүхэд шиг зантай тэгж ашиглаж байна. Жургаадугаард нь чи аавтайгаа адилхан. Ямар адилхан юм бэ? Муутлаас. 7дугаард нь чи миний хүссэн шиг амбисгүй хүсэл мөрөөдөл шуналгачаалгүй юм аа гэж. За 8дугаард нь би чамаас илүү цалинтай, орлоготой гэдэг. 9дугаард нь чи үргэлж ингэдэг штт. Тэгдэг
мэддэг штэ гэж. Журшил юм шиг ярах. За 10 дугаард нь чи илүү сайн мэдэх ёстой байсан штэ. Ягаа мэдээгүй. 11-д нь би чамд үнэхээр сонирхолгүй болсон. 12-д нь чи надад хэрэггүй. 13 нь чи өөрийгөө азтай тоо. Надтай хамт байгаа. За 14 нь тэр залуу үнэхээр халуух юм. Хавт миний дурыг татчих гэсэн сан. За 15 нь миний найзууд чамд дургуй штэ. 16 нь за яах вэ гэж юм эхэлж ирж явах үед нь хайн гандах. 17 нь бохомдсон үед нь зориуд тайвшир гэж хэлдэг. 18 нь чи хийх ёстой энэ чи эр хүний ажил шүү дээ гэж хүйсэр ялгах. За 19 нь чи хангалттай биш. You're not enough гэсэн. Ийм 19 үгийг ярьлаа. За та бүхэнд маш их баярлалаа.